За сайн байцгаана уу. 8 дугаар ангид нэг гишүүнтэд хуваах сэдвийн 10 бодлого өгсөн. За эндээс нэг 3 бодлогыг тайлбарлаж өгье. За ингээд нэг гишүүнтэд хуваахдаа за эхлээд өмнө коэффициентүүдээ ингээд үржүүлж хуваана. За тэгэхээр өмнө коэффициентүүдээ авч үзье. За одоо эхний гишүүнт нь болохоор өмнө коэффициент нь за хасах 5-ын квадрат, за үржих нь 2, за хуваах нь хасах 20. За ингээд хасах 5-ын квадрат бол 25, үржих нь 2, хуваах нь хасах 20. За ингээд хасах за 50, хуваах нь 20. За ингээд энэ 10-т хуваасан гэсэн үг. За эндээс бол хасах 2.5. За одоо хувьцагчуудаа үржүүлж хуваана гэсэн үг. За эхний хувьцагч маань А байна тийм үү? За А-гийн квадрат үрждэг нь А-гийн 6, хуваах нь А-гийн хасах 3. За ингээд А-гийн хүртүүр дээр 8 зэрэг болно. За үржүүлж байгаа учраас эргүүдийн нэмнэ. За хуваар дээр бол хасах 3. За ингээд тэнцүү. За А-гийн 8-аас хасах нь хасах 3. За сүүрэн ижлэгэн учраас хуваахтаа зэргүүдийг хасна тий. За ингээд А-гийн 11 зэрэг болно. За одоо дараачийн хувьсгчийг үржүүлнэ. За ингээд Б-гийн 3 зэргийн квадрат үржих нь Б, хуваах нь Б-гийн 3 зэрэг, түүний гадна 3 хасах 3 зэрэг байна тий. За ингээд тэнцүү. За Б-гийн 6 зэргийг үржих нь Б, хуваах нь Б-гийн хасах 9 зэрэг. За ингээд тэнцүү. За Б-гийн 7 зэрэг хүртүүр дээр за Б-гийн хасах 9 зэрэг. За мөн адилхан сүүр нь ижлэгэн учраас зэргүүдээ бол хасна 7-оос хасах нь хасах 9 буюу тэнцүү Б-гийн 16 зэрэг. За ингээд эцсийн хариу маань хасах 2.5. За үржих нь А-гийн 11 зэрэг, Б-гийн 16 зэрэг. За одоо дараачийн бодлогоо бодъё. За энд бол тэгштгэлийг бодох ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ үл мэдэгдэх А үл мэдэгдэгч Ааг олох ёстой. За эндээс А гэдэг маань юу та тэнцүү гэхээр за баруун талын илэрхийллийг тэр А-гийн өмнөд байгаа илэрхийлэлд явах ёстой. Хуваах ёстой тий. Хуваах ёстой. За өөрөөр хэлэх юм бол 51 x-ийн 9 зэрэг за y-ийн хасах 3 хуваадаг нь 3 x-ийн хасах 2 y-ийн 6 гэж бичнэ гэсэн үг. За тэгвэл энэ нэг гишүүнтэй хуваах ёстой. За энэс эхлээд өмнө коэффициентүүдээ хуваана гэсэн. Тэгэхээр 51-ийг хуваах нь 3 буюу 17. За одоо хувьцагчуудыг хуваах ёстой. Тэгэхээр x-ийн 9 зэргийг хуваах нь x-ийн хасах 2 зэрэг. За тэнцүү. За хуваахтаа бол зэргүүдийг хасна. Тэгэхээр 9-ээс хасах нь хасах 2 буюу тэнцүү x-ийн 11 зэрэг болж байгаа. За одоо y хувьцагчийг үржүүлнэ. Хуваана. Тэгэхээр y-ийн хасах 3 зэрэг, хуваах нь y-ийн 6 зэрэгтэй. Тэгэхээр y-ийн хасах 3-аас хасах нь 6 зэрэг буюу y-ийн хасах 9 зэрэг болж байна. Тэгэхээр манай А
үл мэдэгдэгч маань ямар нэг гишүүнтэй тэнцүү вэ гэхээр за 17 за x-ийн 11 y-ийн хасах 9 зэрэгтэй тэнцүү. За дараагийн бодлого тий. За энэ бол энэ илэрхийллээ хялбарчлах ёстой. За тэгэхээр эхлээд бол энэ нэг гишүүнтийн зэрэг нь болохоор сөрөг байна тий. Тэгэхээр энийг бол эерэг болгох ёстой. За үүний тулд ийм чанар байна тийм үү? Ийм бутархай илэрхийлэл байгаа учраас хөртөр ба хуваарийн байрыг солих юм бол яг энэ зэргийн тэмдэг нь бол солигдсон гэсэн үг. Тэгэхээр энд ингэж бичиж болно гэсэн үг. За ингээд эхний энэ сөрөг зэрэгтэй илэрхийллийн хөртөр хуваар хоёрын байрыг солих юм бол 9y-ийн квадрат за x-ийн 3 y-ийн хас 2-ийн за байрыг солисон учраас сөрөг зарим маань эерэг болно гэсэн үг. За нэм 2. Тэгэхээр дараагийн нэг гишүүнт бол x-ийн 2 y-ийн хас 3 за 6y-ийн 3 зэргийн квадрат. За одоо энэ нэг гишүүнтийг үржүүлэхэд шилжиж байна те. За тэгэхээр бас энд байгаа энэ нэг гишүүнтүүдийн зэргүүд нь ямар байна? Зэргүүд нь тэнцүү байна те. Ижлэгэн байна. Ингээд 2 энэ 2 гэсэн зэрэгтэй байна шүү дээ те. Тэгэхээр ижлэгэн учраас сууруудыг явах хэрэгтэй. Үржүүлэх хэрэгтэй гэсэн. За өөрөөр хэлбэл ингэж бичин гэсэн үг. За хаалт 9y-ийн квадрат за хуваах нь x-ийн 3 y-ийн хас 2 за үржих нь x-ийн 2 y-ийн хас 3 за 6y-ийн 3 зэрэг. Буюу энэ хоёрын квадрат тийм үү? Өөрөөр хэлбэл энэ хоёрыг үржүүлээд квадрат зэрэг дэвшүүлсэндээ тэнцүү гэсэн үг. За ингээд эхлээд бол за энэ үржүүлэхийн тулд явах хэрэгтэй. Коэффициентүүдээр үржүүлэх хэрэгтэй. За ингээд коэффициент болохоор эхнийх нь 9 байна. За хуваах нь энд хуваар дээр 6 байна тийм үү? За энэ квадрат зэрэг. Буюу тэнцүү за 9-ийг 3-т хуваах 6-д хуваах юм бол за энд 3 энд 2 үлдэн тийм үү? За хоёулангийг 3-т хувааж байгаа. Тэгэхээр 3 энэ 2 үлдэн. Тэгэхээр энэний квадрат зэрэг буюу за 3-ын квадрат зэрэг 9, 2-ын квадрат зэрэг 4 гарч байна. За одоо хувьцагчдыг үржүүлнэ. За x хувьцагчийг үржүүл. За энд хуваар дээр болохоор x-ийн 2 зэрэг байна. Өртөөр дээр. За хуваар дээр x-ийн 3 зэрэг байна. За энэ хоёрын гадна талд квадрат зэрэг байна тийм үү? Тэгэхээр одоо энэ бол x-ийн 4 зэрэг хуваах нь x-ийн 6 зэрэг. За 3-2-оор үржүүлж байгаа. Тэгэхээр одоо зэргүүдийг явах хэрэгтэй. Хасан 4-өөс хасах 6 буюу x-ийн хас 2 зэрэг. За одоо y хувьцагчийг үржүүлэн. Тэгэхээр хөртөөр дээр бол y-ийн 2 зэрэг үржих нь y-ийн хас 3 зэрэг хуваах нь y-ийн хас 2 зэргийг үржих нь y-ийн 3 зэрэг. За энэний гадна талд квадрат зэрэг байгаа тий. За ингээд нэмэгдэх юм бол энэ y-ийн үржүүлэхээр зэргүүдийг нэмэхээр 2 дээр 2-оос хассан 3. За хуваар дээр болохоор хас 2-оос хассан 3. За энэ хоёрын квадрат зэрэг. За ингээд y-ийн хассан 1. За y-ийн хасах 5 зэрэг. Энд бол нэмнэ шүү дээ тийм. Нэмэхээр энэ нэмэх болох юм. 2 дээр нэм. За тэгэхээр y-ийн нэмэх 1 зэрэг болох юм байна тийм. За y-ийн нэмэх 1 зэрэг. За энэ хоёрын гадна талд квадрат зэрэг байгаа. За ингээд y-ийн хас 2
За хуваах нь y-ийн 2 зэрэг буюу y-ийн хас 2-оос хасах нь 2 тэнцүү y-ийн хасах 4 зэрэг. За одоо эцсийн хариугаа бичье. За өөрөөр хэлэх юм бол энэ илэрхийллийн эцсийн хариу маань за 9-ний 4 за үржих нь x-ийн хас 2 y-ийн хасах 4. Буюу за энэ цөрөг зэргийг эерэг болж бичгтээ хөртөөрд байгаа учраас энэ хөцөгчүүдийг хуваар дээр бичих юм бол зэргүүд нь үнэх тэмдэг нь нэмэх болно.